За анхдагч хуулийн төслийг бас дэмжиж байгаа. Бас өргөн барьсан хүмүүсийн бас бүрэлдэхүүнс байгаамаа. За бас одоо хилцгэс их асуудлын тухай бид хүмүүс ярьж байна. За ди парламент дээр бас орсон хувилбар дээр тодорхой бас иргэд олон нийтийн саналуудыг бас авч 2-3 шатны бас хилцүүлгүүдийг зохион байгуулсан байгаа. Энэ талаарх бас дэлгэрэнгүй мэдээллийг бас хамгийн ихэнд бас одоо өгч зөвөө гэж бодож байна. За яг наривчлаад бас нэг хоёр асуултыг тодруулаад бас манайхан нэмээд хэлэх нь зөв баг гэж бодож байна. Болсон хүчинтэй холбогдлолтой асуудал дээр бас янз янзын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Малчны тухай хууль заасан нэг боломж нь бол 10 жилээс дээш мал малж байгаа малчин иргэдийн хүүхдийг мал аж ахуй тэжээл бэлтгэлийн чиглэлээр сургана гэдэг ийм зохицуултыг бас одоо оруулаад ингэ явж байгаа. За энэ одоо хөтөлбөр арга хэмжээний бас үр дүнг гөрөө захирал бас ирсэн байх шиг байна. Бас нэг олон нийтэд бас танилцуулж зөв гэж бодож байна. Энэ намрын эсэлтүүд ямар байсан бэ гэдэг. Энийг танилцуулж байгаа нь цаашдаа анхдагч хуулиар өөр бусад ямар боломжуудыг бас одоо эрэлхийлж явах нь бас зөв бэ гэдэг бид нар ийм бэлэн туршлагатай болж авж байгаа. Энэ зөв юм уу буруу юм уу гэдгийг харах боломжтой болж авж байгаамаа. За хамгийн чухал нэг зүйлийг бид нар энэ хуулиараа бас одоо бий болох боломжууд юу байх вэ гэдэг дээр нэлээд сайн би бас цаашдаа анхаарал хандуулж бас явна гэж бодож байгаа. Ер нь бүхий л улс үндэстэн хөдөө аж ахуйн салбараа тодорхой бодлогын хүрээнд дэмжлэг урамшууллын тодорхой бодлогын хүрээнд дэмжиж одоо бас босгож ирдэг. Тэгээ энэ байгалийн эрс дэрс нөхцөл байдалд байгаа энэ салбарын гол одоо анхан шатанд ажиллаж байгаа малчид тариаланчдыг дэмжих бодлогууд бол тогтвортой явах ийм одоо зайлшгүй шаардлагууд бас байдаг. Тэгэхээр шат шатанд түүхийд бэлтгэлийн шат шатанд тодорхой энэ бодлого дэмжлэгүүдийг илүү тогтворжуулах чиглэлээр бол гол анхаарлууд бас энэ дээр байгаа бах. За ялангуяа манай одоо хэрэгжиж байгаа энэ хүнсний хувьсгал, цагаан алт, шинэ оршоо гэдэг эдгээр одоо энэ хөтөлбөрүүд аль нэгэн одоо сайд, аль нэгэн удирдлагаас үл хамааран цаашдаа одоо тогтвортой үргэлжлээд явах энэ одоо боломж бололцоо энэхүү хуулиар бас олдох уу. Ялангуяа энэ дэмжлэгийн механизмыг бид бүхэн энэ салбарыг ойлгодог, мэддэг хэн нэгэн гарч ирэхийг хүлээх биш. Цаанаасаа одоо ингээд суур асуудал нь бол одоо хийгдэж явах энэ боломжийг бий болгох. За цаашлуул хөдөө аж ахуйг дэмжих санхүүгийн ийм чиглэлийн одоо бас банктай болох энэ төр гээд олон асуудлын тухай бол бид бүхэн бас тодорхой саналуудыг бас ярьдаг. Тэгэхээр энэ хүрээнд одоо бас яа тусчих вэ гэдгийг бас дэлгэрүүлээд бас мэдээлэл өгч зөв бахаа гэж бодож байна. За ингээ 3 асуулт. За мантхаг шивэрүүлээ. За хөдөө аж ахуйн гамлаг гишүүндээ баярлалаа. Тэгээд бас их чухал асуудал хөндөж байгаа учраас ер нь бол хүний нөөцийн асуудал угаасаа яалтчгүй хөдөө аж ахуйн салбарт тулгамдж байгаа асуудлын нэг болсон учраас бид нэр одоо хүнсээ гол хангаж байгаа салбарынхаа хүний нөөцийг бэлтгэхгүйгээр энэ салбар бол явахгүй. Тэгээд түүний одоо бас нэг гол хүний нөөц бол өөрөө мэдээж түүхийд бэлтэж байгаа малчт маань байгаа. Тэгэхээр бид нар энэ малчныг сургах, мэдлэг дуршлах, солилцох, тэдгээрийн залгам шалгааг бэлтгэхтэй холбогдсон харилцаа бол өөрөө малчны тухай хуулиар наривчлан зохицуулагдж байгаа. Гэхдээ бид нар аль болох энэ хүний нөөцийн сургалтын зардлыг орон нутгийн төсвөөс нь хариуцаж төгсөлтийн дараах ажлын байранд нь ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд одоо бас дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа. Яагаад гэхлээр энэ хуулинд өөрөө доктортой хөдөө аж ахуйг явуулахын тулд мэдээж одоо яам бол өөрөө бодлогоороо дэмжинэ. Бусад одоо аймаг орон нутгийн түвшинд бол өөрсдийнхөө одоо аймаг сумын хөдөө аж ахуйн одоо энэ бас хөгжлийн бодлого төлөвлөлтийг одоо боловсруулад за тэгээд түүндээ тогтсон одоо бас энэ хүний нөөцийн одоо эрэлт хэрэгцээг тодорхойлоод за ингэжиж энэ эрэлт нийлүүлэлтийн судалгаан дээр түшгэлжиж хүний нөөцийг нь бэлтгэхэд өөрөө орон нутаг дэмждэг. За эргээд тэрийгээ одоо ажлын байраар одоо бас хангах тэр орчныг бүрдүүлэхдээ бол нарийн одоо бас заалтыг тусгаж өгсөн байгаа. За яг одоо хэрэгжиж байгаа хүнсний хувьсгал одоо Атрын 4-р аян ч гэдэг юм уу цагаан алт, шинэ хоршоо гэсэн хөдөлгөөнүүдийг хүрээнд хүний нөөц боловсон хүчийг бэлтгэх асуудлыг бол хөдөө аж ахуйн сургууль бол одоо яг хариуцаад хөтөлбөрүүдийг боловсруулад сургагч багш нарыг бэлдээд явж байгаа. Тэгээ энтэй холбоотой наривчлсан мэдээллүүдийг одоо бүр газар багш мэдээлээд хуваалцчихъя. За 3 номер хариулъя. За та бүхэнд баярлалаа.
Өнөөдрийн байдлаар малчны тухай хуулийн хүрээнд зохицуултын хүрээнд мал аж ахуй дижил бэлчээр судал чиглэлээр за мөн мал аж ахуй мал зүйчийн чиглэлээр гээд ингээд нийтдээ энэ жилийн шинээр хэлсэн оюутны давуулыг 70 орчим хүн байна. За мөн дэрэс нь ичнэ хэлбэрээр орж ирж байгаа бүртгэл явагдаж байгаа. Одоогийн байдлаар бас нэг 20 гаруй ингээд нийтдээ энэ жилийн хувьд бол яг энэ хуулийн заас 2 хөтөлбөрийн хүрээнд нэг 100 орчим хүүхэд эзэлчих байхаа гэсэн ийм бодолтой байна. Өдрийн ангид буюу 4 жилийнхээр мал аж ахуй дээр 27 хүүхэд байна. За дижил бэлчээр дээр 20 орчим хүүхэд байна. За мал зүйгээрээ мөн ахад 20 орчим гэдэг ингээд утгаар 70 гаруй хүүхэд энэ жилийн хувьд нэгсэн. За одоо өнөөдрийн байдлаар манай дээр яг мал аж ахуй дижил бэлчээрийн хүрээнд дээр суралцж байгаа 300 орчим оюутан байж гэнэ гэсэн үг. Ер нь бол энэ хуулийн хүрээн дээр бас нэмэлтээр тусалсан байгаа асуудлууд бол малчны давтан сургахаас гадна албан болон албан бус сургалтуудыг хийх, за мөн бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийг За 3.9 хэлүүлээ. давтан сургалтаар мэрэгжил дэвшлүүлэх залтууд бас энэ дээр тусалсан байж байгаа. Мантхай шин тодруулаад хариул. За мэдээж за хөдөө аж ахуй их сургуулийн одоо бас сургалтын хүрээ бол одоо мэдээж тоотой. Тэгэхээр бид нар бас энэ хөдөө аж ахуй үйлдвэрлэл эрхлэгчдийн албан болон албан бус сургалтаар боловсрал эзэмших, за биедаан суралцахад мэдээлэлээр хангах, одоо зөвлөн туслах, мэрэгшүүлэх энэ сургах чиг үүргийг хөдөө аж ахуйн чиглэлийн сургалтын байгууллага, за салбарын судалгаа, хөгжлийн болон бусад сургалтын төв, мэрэгжлийн холбоо, насан туршийн суралцахуун төв тус хэрэгжүүлнэ гэж зааж өгснөөрөө илүү эдгээр байгууллагуудыг одоо хөдөө аж ахуйн албан болон албан бус сургалтуудыг одоо бас явуулах тэр нөхцөлийг бас хуулиндаа зааж өгснөөр одоо яг энэ чиглэлийн сургалтууд бас нэлийн хөгжих ийм орчныг одоо бас энэ хуулиараа зохицуулж өгсөн байгаа. За гангал гişin тодруулъя. Тэгэхээр яг гөрөө захирлаа ер нь цаашид илүү яаж өргөжүүлэх тал дээр нь бас жоохон саналуудаа бас илүү наривчлаад бас гаргаж явсан дээр баг. Тодорхой юм бас маш тодорхой заалтаар оруулаад ямар одоо үрдэн гарч ийнэ гэдгийг бол одоо бид нэр хэмжих боломжтой болж байгаа. Тэгэхээр энийг ер нь илүү өргөжүүлэх ёстой юу гэдэг дээр бусад кейсүүдээ ч гэсэн хараад тариалангийн чиглэлээр бусад чиглэлээр иймэрхүү хөтөлбөрүүд байх нь үр дүнтэй юу гэдгийг бид нэр одоо харж болж байна гэсэн санаа юм байнамаа. Хоёр дахь нь тэр хилцүүлэгтэй холбогдлолтой мэдээллийг бас эхэлж байгаа учраас бас хэлж зүг баг. Эрдэмтэд одоо ажлын хэсэг за мөн 2-3 удаагийн уулзалтууд гарч энэ анхны төслөөсөө ямар байдлаар өөрчлөгдөж явж гинэ гэдгийг. За 3 дахь нь хүнсний хувьсгалын хөтөлбөр 2 жилийн дараа зогсноо. 5 жилийн хөтөлбөр байгаа. 3 дахь жил рүүгээ оролцсон байгаа. За атрын одоо хөтөлбөр бас тодорхой хугацааны дараа ингэж яваад дуусна. Хоршоо хөдөлгөөн 2 дахь жил рүүгээ орсон. За цагаан алт бас ингэж явж байгаа гэдэг. Ингээд хамгийн ихтэй 5 жил болоод энэ хөтөлбөрүүд бол дуусчихна. Тэгэхээр энэ хөнгөлөлтөө зээлүүд зогсох уу гэж асууад байна. За мантхай шиг хариулъя. За нийтдээ үндсэндээ 100 гаруй ди парламент дээр хуулийн төсөл одоо танилцуулга үйл баримтлалыг бол тавихад 100 гаруй одоо бас иргэд за мэргэжлийн байгууллагуудаас санал ирсэн. За 2 удаагийн хилцүүлгээр бид нар эхний хилцүүлгийг илүү фермер малчтын төлөөлөл за мэдээж одоо бас бодлогын яам агентлаг одоо мэргэжлийн байгууллагуудыг төлөөлж хилцүүлэг хийгээд за мөн 2 дахь хилцүүлэгэн дээр бас гишүүдэд зориулсан бас хилцүүлэг хийж санал бодлыг нь одоо бас илүү хуулийг боловсронгуй болгох дээр авсан байгаа. За үүн дээр бол олон саналууд бол ирсэн. Тэгээд энэ дээр нэгдүгürt хөдөө аж ахуйн одоо энэ түүхийд үнгүүдж байгаа асуудал ялангуяа одоо бас энэ малчтын энэ түүхийн эдийг илүү яаж үн цэнтэй болгох вэ? Энэ дээр энэ хууль дээр одоо наривчл тусах саналыг бол илэрхийлсэн. За ер нь хөтөлбөр дуржил авч явах тухай салбарын асуудал гэдэг бас салбарынхан бас анхаарал авах нь зөв байх. За 6 номер нэмж хариулъя гэж байна. За энэ төрийн бодлого бол бас нэг залгам чанартай явах ёстой л доо. Уг нь бол тэр нь одоо ямар хөтөлбөр гэдгээс хамаарахгүйгээр урт хугацаа дунд урт хугацаанд залгам чанартай хэрэгжих ёстой. Тэр ерөнхий тийм зарчим бол энэ тусгагдсан.
За дээр нь төрөөс үзүүлэх дэмжлэг гэдэг дээр бол одоо хөнгөлттэй зээл, зээлийн хөвөгийн одоо хөнгөлт гэсэн тийм хэлбэрийг заасан байна. За газар тариалангийн үйлдвэрлэлд бол одоогийн байдлаар одоо хуучин тариалан эрхлэлтийг дэмжих сан, хөдөө аж ахуйг дэмжих сан гэсэн нэртэй тэр сан бол хүчинг болоод хөдөө аж ахуйн корпорациар дамжиж газар тариалангийн үйлдвэрлэлд голдуу дэмжлэг үзүүлж байгаа. Малчны тухай хуулиар бол малчны хөгжлийн сан гэдэг одоо сумд мөн түвшинд байгуулахаар заасан байгаа шүү дээ. Энэ бол уг нь чухал санаа. Гэхдээ одоохондоо тэр хуулийн яг тэр хэрэгжилт бол